албаны реформ хийх асуудал төрийн албаны ажил ёслолын ордоо нэмэгдээд байгаатай холбоотой гэж л ойлгох байгаа жилийн 26 оны улсын төлөвлөгөөнөөс. Гэтэл энэ чинь төрийн үйлчлэгэн дээр бол энэ угаасаа энд нэмэгдээ явуулдаг. Тэгэхээр та нарт судалгаа байгаа гэдэгт би бол эргэлзэхгүй байна. Хамгийн их нэмэгдэж байгаа нь миний ажиглаж байгаагаар энэ төрийн захиргаан дараа байна. Яагаад гэвэл зэрэг одоо сүүлийн үед баг улсын хурлын тогтоолоор агентлаг байгуулдаг болж байгаа. 24 оноос хойш аваад үсгэд 5-6 агентлаг байгуулаа ичиж байгаа. Гэтэл агентлагийн хажуугаар баахан чиг үүргийн давхардлыг одоо ингээ хариуцж гин гээд хороо зөвлөлгээд одоо засгийн газрын ерөнхий сайдын хавцаа гавахын байгуулждаг. Одоо хамгийн сүүлчийн гац жишээ хэлэхэд ургамал хамгааллын агентлаг гэдээ байгууллаа. Гэтэл Монгол улсад ургамал хамгааллын хүрээлэнгээ байж л байгаа юм л да. Тэр бол энэ ургамал хамгааллын агентлагийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хэмжээний 100 гаруй эрдэмшилгээний ажилтнтай ийм хүрээлэн. Гэтэл яагаад засгийн газрын зарим чиг үүргийг тэр хүрээлэнд хариуцуулаа явуулж болдгоо ингээ агентлаг байгаад байт. Ер нь сүүлийн үед ингээ хууль дагуулад агентлаг байгуулад байдаг. Тэгэхээр хуульд нэр заасан. Тэгэл дараа нь байгуулцдаг. Энэ үйл ажиллагааг даслан зогсоох чиглэлээр та бүхэнд хийж байгаа судалгаа тодорхой санал байна уу? Би бол засгийн газрын хэрэг эрхлэх газраас асуумаар байгаа юм л да. Тэгэхээр хүн алга учраас эдийн засаг хөгжлийн яамнаас асууж байгаа юм. За хоёрдугаарт одоо энэ төлөвлөгөөнд төрийн албаны реформын хүрээнд төрийн өмчт компаниудын реформыг эрчимжүүлээд зардлын 15% бууруулчаад бүтээмжийг 30% нэмэгдүүлнэ гэж байгаа. Энэ их том нөөцийг зардал 15% буугаад бүтээмж 25-30% нэмэгдүүлнэ. Тэгэхээр энд бол их нууц том нөөц байсан байна л гэж бодоод байна л да. Энэ ямар үндсэн дээр ийм одоо тодорхой тоо яриад байгаа юм бэ? Одоо эн чинь төрийн өмчт компаниуд, төрийн өмчт үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулах асуудал чинь нэг хэсэг сүрхэн эрчимтэй яваад бараг хууль гаргаад ингээд хуулиар зохицуулаад засаглалын жигтэйхэн сайн болгоод ингээд явуучих юм байх гэсэн чинь таг шиг болж ирсэн. Энэ тэнд баахан менежерүүд хяналтын бүтээмжийн гэсэн тодтолтой орлогч даргын зиндааны менежерүүд тавиад бүр эсрэгээр юм болоо явж байгаа. Тэгэхээр энэ одоо ямар бодлого, энэ одоо улсын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд энэ ер нь ямар хэрэгтэй юм бэ гэм бол би бас гайхал байгаа. За 3 дугаарт бол ер нь түрүүн ариун зээг гишүүн бас хэлчихлээ. Одоо бид нар их хурлаар хэлцэж яваад 26 оны улсын хөгжлийн төлөвлөгөө бол баталчихл байлгүй. Ямар нэг хэмжээний өөрчлөлт орох байх. Гэтэл энэ маань 26 оны улсын төсөл батлагдаад гараад ирэхэд тэрнтэйгээ зөрчил үүсээд ирвэл энэ төлөвлөгөөг эргэж харах одоо талаар та бүхэн маань бас нэг юм бодож явахгүй болохгүй байх шүү. Зүгээр хайчихвал төлөвлөгөө маань цаас төсөв маань хэрэгжээд ингээ явчих. Тийм болон дараа нь төлөвлөгөөний биелэлт гарна. Одоо сая гарч ирж шүү 24 оны улсын төлөвлөгөөний биелэл 52.7% байна гэл. Чөдөр юу гэсэн үг вэ? Жирийн байгууллага бол баг тараад удчих баар юм байна. Тэгэхээр энэ тал дээр санаа оноогоо эртнээс бэлдэж байгаарэ гэж хэлмээр байна. За